Дасгал хөдөлгөөн хийн гэдгийг өглөөрт босоод гадаа гарчгүйгээл хүн төмөр өргөд нэг тийм зовлон юм шиг хардаг хүмүүс байдаг та. Тийм ч учраас дасгал хийн гэхээр өмхөлцгөө айдаг, зүгтаадаг, тэрнийхээ шанд илүүдэл жинтэй болцсон. Өнөөхөө хасахын тулд нөгөө зүгтаад байдаг дасгалаа хийхээс өөр аргагүй болчдөг. Тэгээл хүрхий эрчимжүүлсэн спиннинг мэтийн амар юм хэд яваад болчихно. Харахгүй штэ. Хуруунаас өөр эргэтний хөдөлгөөн болцсон үеч одоо гин тийм хачаал авахар. Тэгээд ингийн зовж явахаар тэр дасгал хийчийг бүгдээрээ л хийхэ болчихъя л да амар зүгээр. Хэрвээ тэгээ бүгдээрээ амар сайхандаа жаргаад эхэлбэл би эрдэнэзэнд маань юу тохиолдох талаар тодорхой хэмжээний мэдээлэлтэй ахын чухал юм аа. За юун түрүүнд бүгдээрээ дасгал хөдөлгөөнийн ач холбогдлын талаар ярьцгаая. За хамгийн түрүүнд эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө. За угаасаа энэ ч нотлогдсон л доо. За тиймхүү дасгал хийснээр биеийн жинг зохистой төвшөнд байлгах, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, булчингийн массыг нэмэгдүүлэх, ясны нэгтрэлийг сайжруулах, цаашлаад дархлаа тогтолцоог бэхжүүлэх зэрэг олон талын ашиг тустай байх нэ. Дасгал хөдөлгөөн тогтмол хийснээр таны яс булчин чангарч баргийн ачааллыг даах чадвартай болох юм байна шүү. За хоёрдугаар сэтгэл зүйн сайнаар нөлөөлнө. Маш олон эрдэмтдийн судалгаагаар дасгал хөдөлгөөн тогтмол хийдэг хүн огт дасгал хийдэггүй хүнтэй харьцуулахад сэтгэл готролд өртөх магадлал 60% их байдаг гэмээр гарсан байдаг. Дасгал хөдөлгөөн стрессийг бууруулж сэтгэлийн тогтворгүй байдал, сэтгэл готролын шинж тэмдгүүдийг багасгахад тусалдаг. Өөрөөр хэлбэл дасгал хөдөлгөөн их үед бие организмд эндорфин хэмээх аж аргалын гормон илгардаг нь сэтгэл санааг дээшлүүлж амьдралын чанарыг сайжруулахад тусалдаг байна. Мөн хөгжингөө орнуудын сүүлийн үеийн стартапуудад ажлын цагаараа ажлаа хингээ хийж болох дасгалын энгийн төхөөрөмжүүд гарсан байна. Та ажлаа хингээ бие бэлдэржүүлнэ гэвэл ямар сонсогдож байна. За тэгвэл дасгал хийснээр бидний бие ямар сайн нөлөөтэй болохыг сонслоо. Тэгвэл одоо бид бүхэн огт дасгал хийхгүй бол юу болох вэ? За мэдээж бие физиологт өөрчлөлт гарна. Та Wall-E хэмээх анимашныг үзсэн бол тэр кинон дээр хүмүүсийн хөл гарч ичгхэн болсон бөгөөд бүгд ухаалаг сандал дээр суугаад огт хөдөлгөөнгөөр амьдардаг та. Яг тэрэн шиг дасгал хөдөлгөөн хийхгүй байх нь бие махбодын үйл ажиллагааг бүрэн уналтад хүрэх боломжтой гинэ. Бүр тодорхой ярих юм бол таны булчингууд ажил хаялт зарлж хөдлөгч тэнхэлгүй болно. Мөн ясны нэгтрэл буурч, ясны сэргэжилт үүсэх эрсдэл нэмэгддэг байна. Таны цусны эргэлтийн системд өөрчлөлт гарч зүрх судасны өвчлөлт өртөнө. За тэгвэл үнийг арай дэлгэрүүлээд ярьцгаая. За ялчгүй охид бүсгүүчүүд, эмэгтэйчүүд, за ер нь хүн болгон л өөрсдийн хэмжээнд тогтсон чинтэй байхыг хүсдэг. Орчин үеийн залуучууд бүсгүүчүүдийн тренд болоод байгаа зүйл нь мэдээж туранхай галбирлаг, булчинлаг, гоё бие хаа. Харин хөдөлгөөнгүй байснараа дасгал хийж ширтэх хөстэй калорууд журамдлагдаад өөхтөө сольж эхэлдэг байна. Илүүдэлчин, чихрийн шижин, зүрх судасны өвчин, үе мөчний өвчин зэрэг эрсдлүүдийг давалдаг. За тиймхүү хөдөлгөөн хийхгүй байснаар булчингийн хэмжээ жил бүр 1-2% багасдаг. Ингэснээр биеийн хүч чадал сулрах, өдөр тутмын үйл ажиллагаа хийхэд бэрхшээлт олдог байна. Тэрнээс гадна хөдөлгөөн хийхгүй байх нь тамхиталтай адил хор нөлөөтэй гэж байгаа. За тэгээ бүр цаашлаад хоол боловсруулахад доголдол үүсч эхлэндэ. Бид нарыг багахад сүү цагаан эдээ хитгэхээр л өтгөн хатдаг гэсэн ойлголт байсан да. Тэгвэл тэрнээс гадна хөдөлгөөн дутагдах юм бол архаг өтгөн хаталтай болж сард 1-2 удаа л хүндрэх гэх мэт асуудал үүсдэг байна. Гэхдээ та бодтоо өдөр болгон хүний биеэс гарах ёстой биеийн бодис ч одлоо хоног бие дотор ч хуримтлагдвал юу болох вэ? За тэгээ цаашилж дархлаа сууларч бүр амьдрах хугацаа богинох эрсдэлтэй гэж байгаа. Судалгаагаар өдөрт 8-аас дээш цаг сууж өнгөрөөдөг хүмүүсийн нас баралтын эрсдэл 20% хүртэл нэмэгдэг гэж үздэг. Суугаа ажил хийдэг над чиг хүмүүснээр одоо хэцүү ээ. За тийхүү бүгдээрээ дасгал хийхгүй байснаар бид ямар өөрчлөлт гарах талаар сонслоо. За тэгвэл энэ дан ганц бие махбод л хохирно гэж бодож байна уу? Үгүй шүү. Сэтгэл зүйн талаар тайлбарлацгаая. За яалтчгүй сэтгэл санаа тогтворгүй болно. Дасгал хийх үед хүний биед эндорфин хэмээх аж аргалын гормон ялгардаг гэж би түрүүнд хэлсэн дээ. Тэгвэл дасгал хийхгүй байснаар энэ аж аргалын гормоны түвшин буурч сэтгэл готрол стресстэй нүүр тулдаг. За тэгээд нөгөө нэг өөртөө итгэлчинж буурч нойрны асуудлууд үүсч эхлэндэ. Яагаад тэгэхээр дасгал хийх үед бие махбодын ядаргаа нэмэгдэж ирээд сэтгэл зүйн хувьд тархины ачаал багаснаар бүх гэгч унтахад тусалдаг байна. За тэгвэл бие махбод болон сэтгэл зүгээрээ гэмтдэг юм байж. Гэтэл ингэж дуусаагүй гэвэл яах вэ? Бидний дасгал хийх үгүй чинь зөвхөн бидэнд ч хамаатай зүйл биш нийгмийн эдийн засагт бас хуруу өршигтэй байдаг байна. За яаж вэ гэвэл хамгийн түрүүнд эмнэлгийн зардал нэмэгдэнэ. Дээр дурдсанчлан хүн болгон дасгал хийхгүй бол бөөн тарган, чихрийн шижин, зүрх судасны өвчтөн хүмүүс эмнэлгээр дүрнэ дээ. Тийм болохоор эмнэлгийн ачаал нэмэгдэж зардал мартал нь дийлдэхээ байх юм бах уу. За дээрэс нь нийтээрээ ажлын бүтээмж нь буурч бүгдээрээ стресстэй ууртай хүмүүс болох болохоор нийгмийн харилцаа бас эвгүйдэх юм. Тэгэхээр манай үзэгч дунд огт дасгал хийдэггүй хүн байж л байгаа. Тэгвэл энэ бичлэг та нарт урам зориг болсон гэж найдаж байна. Эхэнд хэлсэнчлэн дасгал хийхийг зовлон гэж харлгүйгээр зүгээр л гадаа гарч алхахаас эхлээрэй.